За өглөөний минь өнөөдөр би ажлын өдрийн влог хий гэж бодлоо. Яг өдрийнхөө хэрэг хэсгийг влог хийж чадхаа би мэдэхгүй л байна л та. Гэхдээ өглөөнөөс босоод ер нь бол юм жоохон бүтэхгүй эхэллээ. Би яг өчигдөр орондоо уг нэмэр ирж тарсан байхгүй юу? 9:30 мөч гэж орсон юм. Тэгээд 5:30 ч юм уу 6 мургаа гэж босоод хүүгээд тэгээ усанд орчоод тэгээ өглөөний цагаа уучаад тэгээ ажил руугаа явъя гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь орлогоо эрт орсон ч гэсэн нойр үрдгүй штеп. Тэгээ нойр үрхгүй уцаа оролдоод хөрөөгөл тэгэл би ер нь ингээд яг орой унтахаас өмнө апуудаа блоклохгүй бол бүр ингээд буцаа мэйчээ тэгээ бүр унтахгүй байгаа байхгүй. Тэгээд нэг гэж баг унтсан. Тэгээ одоо 6:40 мөч болж байна. Тэгэл өдрөө эхлүүлээ да. Ямарсан гарахаасаа өмнө өглөөний цагаа уугаад нүрээ маагаад гарыг да. Би өмнө ингэж хэлчихсэн шүү дээ. Яг нэг өглөөний цай уух юм бол тэрнээсээ ерөөсө залхдаггүй. Тэгээ одоо би өнөөдөр 4-т ирсэн. 4 хоногийн дараалаад өглөөний цагаараа 70 процент дөв бүтээн миксүүтэй шүл. Тэгээд чансан өндөг, тэгээд хэмжээ итгэж чинь. Тэгээд одоо усаа буслаж чинь хоол бэлэн болохоор үзүүлээ. За ингээ өглөөний цай минь бэлэн боллоо. За өглөөний цайгаа уусан, тэгээд нүрээ будчихлаа. Тэгээд it all took around approximately ер нь олны 10-15 минут. Тэгээд кофега би нөгөө кофений машиныхаа кофега ер нь л дажгүй хийгээ суудсан. Гэтэ сүүг нь бол яг үнэндээ жоохон хөөргөж бол чадахгүй байгаа. Би нэг өглөө фейлдээ тэгээд дахиад ингээд тэгээ цаг алдмааргүй санагдаад ер нь бол болсон. Кофе даггүй. Тэгээ би бас ажил руугаа кофе ер нь бол авч явдаг болсон. Тэгэхгүй бол надаа ажлын кофений машины кофе ерөөсө таалагддаг юм аа. Тэгээ гэрээсээ кофе чирж авч явж байна. Гэтэ яг тэнхихийг уудаг л та. Гэтэ I prefer ер нь бол гэрийн машины кофе. Тэгээ ер нь ингээд амьдрал яаж ийн вэ гэхлээр одоо яг үний эрэхтэй цаг бол тажгүй ирдэг байхгүй юу? 7:30 харин 7:30 яг exactly 7:30. Гэхдээ энд ингээд автобуснууд нь жоохон ингээд цагтаа ирдгүү заяа. Би ингээд өмнө амьдарч исэн газар болохоор метрогоор дандаа ажил руугаа явчихдаг байсан болохоор ерөөсөө нэг тийм төгжрөх ч юм уу тиймэрхүү асуудлууд байдгүйсэн байхгүй юу. Тэгсэн чинь энд ингээд бас жоохон төгжирдэг. Тэгээ автобус нь ер нь бол нэг 5-10 минут өглөөдөө хоцроод идэг юм билээ. Тэгээ тийм болохоор би ингээд ямар ч байсан гарыг. Тэгээ ер нь автобусны бодол дээр ер нь бол on average би нэг 5-10 минут бол хүлээсэн заяа. Тэгэхээр тэр нь бол жоохон санагдчихж байгаа. Тэгээ ер нь ингээд миний өмнө хийдэг байсан ажлаас энэ хийдэг ажил нь юугаараа өөр вэ гэхлээр ингээд би арай жоохон чухал заяа. Яг мэдээж ингээд бүр амар чухал хүмүүсийн ажил чухал биш л дээ. Гэхдээ өмнө хийжсэн ажлаас бол би хамаагүй чухал хүн болсон байхгүй юу? Тэгээ чухал гэдэг нь юу вэ гэхлээр одоо жишээ нь өмнө хийдэг ажил дээр одоо манай менежер гэж надад дандаа хэлдэг байхгүй юу? Ингээд ингээд ер нь бол ингээд эцэг энэ чинь бүгдээрээ юун дээр улс төр яг ингээд хинэн ингээд хүний нүдэнд харагдаад олон хүн тэр хүнийг мэдчихээн тэр хэмжээндээ тэр хүнийг сайн ажиллаж гин гэж боддог. Тэр хэмжээний ер нь бол тэр хүнд илүү боломжууд гарч ирдэг гэж надад хэлдэг байсан байхгүй юу? Тэгээд би яг тухайн үедээ ерөөсөө тийм юм тэрэн дээр юм боддог байсан зөө. Тэгсэн чинь ингээ манай ажлын газрын нэг ах яг ингээд зүгээр ажил дотроо танил талтай ажил дотроо ингээ хүмүүс өөрийг нь сайн юм хийдэг байсан гэдгийг мэддэг байсан болохоор ингээ шинэ ажил өөрт нь ингээ санал болгоод тэгээ тэр ажлыг хийгээ явсан хгүй. Гэхдээ яг үний эрэхтэй би бол ингээ нэг ажилдаа ингээ 10-20 жил ажилладаг хүн гэж бол өөрийгөө ерөөсө бодохгүй юм зэ. Тэгэхээр надаа ингээ хүмүүс ингээ миний хийж байгаа ажил хүмүүсийн нүдэнд өртөхгүй нь яг үүнд хамаагүй. Яг бол би бол ингээ нэг жил 2 жилийн дараа угаасаа ингээд ажлаа солиё эсвэл ингээд сурын мөрий ч юм уу тиймэрхүү юм бодож байгаа байхгүй. Тэгэхээр надад нэг жоохон байлаач вэ яалаа байхгүй байлаач вэ яалаа гэдэг тиймэрхүү хандлагатай баггүй юу. Гэтэ асуудал нь би өөрөө бас people pleaser.
Тэгэхээр ингээд хүмүүсийн хийж байгаа одоо хүмүүс намайг таалж байгаа ямыг би таалдаг гэх юм уу. Тийм болохоор тэрнээсээ болоод би бас ингээд өмнө хийдгээс ажил маань ингээд зүгээр л би дуусвал дуусчдаг. Яг тийм тэгэл ер нь ямар ч тийм consequences байхгүй зэрэг. Би одоо жишээ нь 3 цагаас дуусгасан ч гэсэн нэг амар над руу хүмүүс мэйл битсэн тиймэрхүү байдгүйс аахгүй. Гэхдээ одоо би ажиллаа ингээд 5 6 гэж дуусгасан ч гэсэн хүмүүс 7 8-аас над руу юм бичиж идэг зөө. Гэхдээ яг би notification унтраасан л идэг л та. Тийм болохоор ажил ерөөсөө дуусахгүй. Тэгээ би яг яаж балансаа олох уу гэдгээ бол бас сайн мэдэхгүй л. Яг ингээд 8:30 мууч гэж эхэлчээд 6 гэж дуусгана гэдэг чинь энд бол ер нь бол жоохон нэлээд ажилдаа донцсон юм уу маягийн тал руугаа ордог байхгүй юу. Тэгээд би яг үүндээ сайн мэдэхгүй байна. Тэгээд ийм pink bone би энэ 7 хоног жоо ер нь зүүж байгаа. Офисоос авсан. Яг ингээ манайх тараад исэн. Тэгээд утга учир нь болохоор нөгөө нэг breast cancer awareness, хүүхний хор тавдрын awareness гэдэг. Тэгээд нөгөө нэг хүүхний хор тавдрыг ингээд нөгөө эрт онцлуулах хэрэгтэй гэдэг. Гэт ер нь бол эмэгтэй хүний 8-аас 1 бол 5-аас 1 нь ингээд хүүхний хор тавдраар онцлогдох тийм магадaltaй байдаг болохоор ер нь бол эмэгтэйчүүд заавал онцлуулж байгаарэ гэд. Зүсэн байгаа. За гарцгаая. Автобусны буудлын руугаа 10 минут талхдаг байгаа. Тийм. Сүм жоо сайн дэлбэртэй харагдаж байна. Гэхдээ зүгээр юм. Би ингээд энэ офисын нөлөө ер нь надад хамгийн таалагддаг зүйлийг үзүүлээ заяа. Яг би ашиглаж үзэж байгаагүй л те. Гэхдээ хүсвэл we have like pads and tampons to use if you want. Гэхдээ yeah. I'm not sure if it's too much information. Гэхдээ ямар ч гэсэн. Үсээ бочлоо. Яагаад чи энэ тэнгэр их гоё гэдэг байна. Яг нэг юм post apocalypse юм шиг. Харагдахгүй юм. Нарт жаргал. Шилэндэрхээ урагдаад тэгээ би ер нь ингээд ийм хүмд авмаар байсан хгүй юу. Надаа яг энэ өнгөний зүгээр энгийн джинсэн өнгөний тийм. Тэгээд яг ижлэг өнгөнийхөө харамыг авлаа. Гэртээ арилаа. Гэртээ ирлээ. Сая тэгээ гэртээ арих замдаа хальт дэлгүүрөө ороод тэгээ би нөгөө нэг бичлэгийнхаа хийсэн юм болов хэлээгүй юм болов санахгүй байна. Гэтэ яг уг нь бол орондоо ороод байгаа мөрчлөө ерөөсөө хөргөөгөө дунтаж чадахгүй. Тэгээд би sleeping gel явсан. Энэ болохоор яг юм шиг тийм хатуу биш. Зүгээр яг уугаад тэгтээ яг уусныхаа дараа ингээ уцаа мажиалах юм бол угаасаа чиний нойр хүрхгүй зөө. Тэгэхээр ингээд уучаад тэгээд гой ингээ өөрийгөө тайвшруулад гой хаалан ус уулуучаад цай уулуучаад тэгтээ кофеингүй цай. Тэгээд яг унтгаад илүү хичээх юм бол энэ туслан заяа. So melatonin 1 ширхэг гамин, melatonin 1 грамтай гэсэн. Тэгээд ер нь бол энийг туршиж үзье гэж бодож байна. Тэгээд гацтай ус авсан. Тэгээ иймэрхүү байна. Тэгээд одоо нүрээ угаачаад тэгээд жоохон бодож байгаад би пүнтүүдтэй хуурга хийж магадгүйсгүй бол зүгээр ер нь бол нэг ингэж ээж байгаа л тэгээд юм идэхгүй унтчих магадгүй. Ямар ч сэтлээд нүрээ цэвэрлээд тэгээ шийдцгээе. За. Өмнөх бичлэг дээр нөгөө нэг makeup routine хийсэн юм чинь энэ бичлэг дээр юу хий гэж бодож байна. Юу дүүлээ? Night routine.
Night заа. Нүрээ угаах чинь би. Гэтэ яг үний эрэхтэй би сүүлийн яг энэ 7 хоногт бол яг нүрээ угаа л унц. Нүрэндээ ямар ч тийм тосмос төрөхгүй. Яад бол үндэ ингээд баахан бата янз бүрийн юмуд гарцсан болохоор цаанаасаа юм төрөхмээ шүү. Санагддаг юм байна уу? Тэгээ бас нэг асуудал нь штэ. Бас энэ жоохон too much information байж магадгүй. Гэтэ би яг ингээд өглөө усанд орох ёстойсэн аахгүй юу? Ягаад би ер нь бол ингээ миний төлөвлөгөө бол өнөөдөр өглөө усанд ороо. Өглөө гүйцээд араас нь усанд ороод тэгээд ажилдаа явах гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэг шүнжэнгөө унтаж чадаагүй болохоор за шүнжэнгөө унтаж чадаагүй ч юу. Арай унтцсан болохоор өглөө ерөөсөө гэн засал хөдөлгөөн хийх тийм ирчүүж байхгүй. Тэгээд яатсан болохоор би ингээ усанд ороогүй заяа. Тэгэхээр би ингээ хуваараасаа жоохон хоцорч явж байгаа гэсэн үг байхгүй юу? Би ер нь бол нэг тийм 1 хоног юм 2 хоног алгасаад усанд орох хэрэгтэй байдیں۔ Яа миний би яг тэгж харддیں۔ Тэгээд одоо өнөөдөр тэгээ 3 дахь шөнө рүүгээ орно гэсэн үг. Тэгэхээр би орлогоо яг үнний эрэхтэй жоохон ингээд муухай орох гэдэг байхгүй юу? Тэнгүүд нь яг үнний эрэхтэй гайхчихж магадгүй. Тэгээд тэгцээ юм бол зүгээр одоо усанд орчоод унтаач гэж асууж магадгүй. Гэхдээ би өглөө гүүн гэж бодож байгаа. Тэгээ өглөө гүүх юм бол би яг одоо усанд орох юм бол угаасаа би ингээд хүлрээд муухай болохоор дахиад усанд орно. Тэгэхээр яг ингээд би тийм 10 цагийн зайтай 2 удаа усанд орохыг хүсэж байна уу гэхээр not really. Тэгэхээр ингээд яач утсан өнөөдөр жоохон заваа ороод тэгээ ор хүнжлийнхаа давууга дэр мөрнийхээ угаачих юм бол тэгээд болондоо гэж бодоод ер нь бол тиймэрхүү шийдвэр гаргачаа байж гин. За тэгээд эхлээд тийм oil cleanser. Тэгэд oil cleanser ашигласныхаа дараа ер нь бол энийг усаар зайлах хэрэгтэй гэсэн. За усаар зайллаа. Одоо савнгаар. Тэгээ би пүнтүстэй хуурга ер нь идэхээ болохоор шидлээ өнөөдөртөө. Ингээд миний бас нэг асуудал заяа. Яг энэ бүр саяхан гарч ирсэн асуудал. Манай ингээд нөгөө нэг офисын доор нэг кофе шоп байдаг байхгүй юу? Тэгээ би тэр кофе шопын нэг нарийн боовонд жоохон орцсон заяа. Яг нөгөө нэг пистачиотой нарийн боов байдаг. Тэгээд тэрийг идэ заяа. Тэгээд дээр нь яг өдрийнхөө хоолныхаа араас би яг нөгөө нэг Twix дандаа идээд байгаа байхгүй. Би яг ажлаас болоод жоохон стресстэй тэгээд сахар амир идээд байгаа юм шиг санагдаад байгаа маа. Бараг 3 хоног дараалал Twix идсэн. Тэгээд амар тийм чихэрлэг юмнууд өдөржингөө ингээ идээ явчихаар яг орой гиз нэг тийм муухай бидэн штэ. Нэг тийм дүүрээд байгаа юм шиг. Скол нэг тийм сонин. Тэгээ яг ингээд яг хоол идэ гэсэн мэдрэмж байхгүй зөө. Тэгтээ нэг өлсөд байгаа юм шиг нэг тийм сонио. Тэгээ яг үний эрэхтэй тийм чихэрлэг снак идэхгүй бол орой яг өлсөд яг хоол идэхэд амар гоё болдог байхгүй юу? Ингээд сахар идсэн болохоор ингээд нэг юм гид дүүрээд нэг тийм сонирн байгаад байгаа болохоор би ер нь бол хоол идмээргүй санагдаад байгаа байхгүй юу. Оронд нь яг нөө мисотой дүүпүүтэй шүл хийж уурлаа. Шүл мөл бол тийм. Гэтэ ингээд хуурга мурах ч юм уу иднэхээр жоохон хитрхи ингээд миний ходоод арай тийм бэлэн биш вэ. Маягийн. Тэ нэг тиймэрхүү. За нэг камера нийцсэн юм чинь арай жоохон их рутин хийдэ. Нэг худ те. Гэтэ яг үний ихтэй сүүлийн 3-4 хоног бол би ингээл дуусгасан. Нүрээ угаагаал. Тэгэл гэтэ би одоо ч нэг иймэргүй наа яг үний ихтэй. Ягаад гэвэл нүүрэнгээ амар тийм батгах байж ах үед их юм ашиглах юм бол бүр л дортох баг. За тонер. Миний ойлгосноор тонерийн зориулт бол нөгөө нэг чиний нүүрний цэвэрлэгчийн арилгаж чадаагүй яг юу гэвэл илүү ямиг нь арилгах тиймэрхүү зориулттай болов уу гэж би бол боддог. And I think I'm right. За тэгээд тонерөөрөө нүрээ арчилчлаа. Араас serum. Тэгэл мэдгүй яг өнөөрхтэй би жоохон яг ингээд намар болохоор ядардаг гэдэг үлээ хавар болохоор ядардаг гэдэг үлээ ингээл гэрэл ингээл унтраал гадаа харанхуй болчихж байгаа болохоор бүр нэг тийм
Цаанаасаа ингээл ёо за 7 болж байна. Миний унтах цаг гэсэн үг үү маягийн. Тэгэл нэг тийм оройжонгоо ер нь бол нэг жоохон өр бүтээлгүй байж гал яг яаж энийгээ дээрдүүлэх вэ гэдгийг жоохон олж мэдэхгүй. Тийм циклд орчоол байж байна. Миний сормосыг урт болгох ёстой зүйл. Тусалт юм уугүй юу? Би яг үнийхтэй сайн хизэж мэдчихвээ. За тэгээд нүдний крем. Охины крем гэдэг лөө. Дээрээ доороо хойлонгийн төрх. Би тэг яг үнийхтэй энийг дуусах хүлээж байгаа зав. Яг бол би Монголоос өөр нэг охины крем авсан. Тэр нь ингээд нэг тийм төмөр бөмбөгтэй. Тэгээд төмөр бөмбөгөөрөө ингээд наашаа цаашаа яваад тэр гоё хэрэгцээ. Ямар гоё. Би нэг тийм тоглоом шиг нэг тийм мейкап рутины юмнуудад ер нь бол амар дуртай. За ингээд ер нь бол миний ойлгодгоор moisturizing cream-ийн зориулт нь яг ингээд чийгшил өгж байгаа гэхээсээ илүү moisturizing cream-ийн өмнө орсон бүх тийм чийгшил өгөх ёстой юмнууд миний нөхцөл байдалд бол би ганцхан serum төрсөн. Тэгээд ингээд арсанд түгжих зориулттай юм болов уу гэж би бол ойлгоод байдгийн. Гэтэ мэдэхгүй. Тэгэл дүүрэн дээрээ бах юм түрхээлээ тийм. Тэр нь тусалдаг ч юм уу, тусалдгүй ч юм уу. За. Ингээд дууслаа. Хорвогийн хамгийн баг хурдан оройны оо шүл бэлэн боллоо. Yes. Энэ дотор ингээд далайн байцаа тэгээ сая нэг өндөг хийцэн тэгээ хөлдөөсөн бууцаа хийцэн тэгээд тэгээ болоо. За одоо оройны 9 болж гин 9 өнгөрч гин. Тэгээд би юу лээ? Хоолоо идсэн. Одоо аяхтайгаа угаагаад тэгээ ер нь унтах тал руугаа хандъя гэж бодож байна. Тэгээ амар хэцүү би уг нь ингээд хуваар гаргасан байхгүй юу өөртөө ажиллаа тарчаа цагаа арай ховор бүтэлтэй өнгөрөөмөр байхад би ингээд хуцаа майжаа зууршил хэрэгтэй хэрэггүй юмнууд хийгээд байгаагаа амар болмоор санагдаад тэгтээ хүн яг ингээд за хүн ч гэж өөр юм лээ. Хүн дээр юу ч ярих вэ? Яг ийм л юм хийн гэд яг тодорхой ингээд гаргаж иж тэрийгээ ингээд мөрдөө дагаж хийх арай амархан байд юм санагдаад байна. Одоо жишээ нь их сургуультай байхдаа би бодож байгаа байхгүй. Их сургуульд байхад яг за одоо тэр даалгавраа хийх ёстой. Эсвэл одоо тэр project дээр ажиллах ёстой гэсэн юмнууд ингээд байгаа болохоор хүн тэрийг хийж байгаа байхгүй. Тэгээ ажил дээр ч гэсэн би одоо за одоо тэр ингээд одоо зүйлүүдийг хийх ёстой. Тим хүнтэй одоо митингд орох ёстой ч юм уу. Тиймэрхүү ингээд тодорхой юм байж хахад ингээд хүн дайггүй байдаг. Тэнгүүтээ яг ингээ хувь хүнийхээ хөгжил талдаа ингээд шин мэдээж хэцүү штэ яг иймэрхүү ингээд толгой өдөржингөө ажиллаж араас нь ингээд бас ингээд тэр одоо мотивашн буюу одоо тэр өргөжлүүлж ингээд цагаа үр бүтээлтэй өнгөрөхийг хүссэн тэр ингээд урам зориг олоход бол би хэцүү гэж юу нь бол бодож байгаа хгүй. Тийм болохоор хүнд яг ингээд яг бат нэг юм байх хэрэгтэй байна. Одоо жишээ нь би ингээд зүгээр л ингээд шинэ хуваарин дээрээ одоо шинэ хэл сурах ч юм уу. Тэгээ биччихээр ингээд яг юунаас эхлэх үү гэдгээ ингээд бодохоор ингээд ядраад тэгээд ингээд цацаалаа ч юм уу нэг тгээ хайцаад байгаа байхгүй юу. Тэгээд миний одоо нэг арай дээр мөрдөж байгаа нь ингээд ном унших. За ном унших нь одоо ядчил надаа ингээд унших ном нь байна. Тэгээд тэрийг эхлүүлэх нь бол арай амархан байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд энэ амралтын өдөр яг ингээд хичээл хийх юм бол яг ямар хуваарьтайгаар юу хийх одоо шинэ ямар дасгал хийх одоо зориг богинохон хугацааны зориг тавьж ийж ер нь бол ингээд миний ажил жоохон явах юм санагдлаа. Яг нэрэл одоо хичээл дээр чинь одоо зориг нь сайн дуу авах тийм болохоор хүн ингээд тэр зоригынхаа төлөө хийж болж байна те. Ажил дээр болохоор ингээд за энэ хүмүүсийн асуултууданд хариулах одоо иймэрхүү одоо хугацаанаас өмнө энийг хийх гэдэг ер нь хичээлтэй төстэй байгаа юм заяа. Тэгэнгүүт нь ном уншиж гэсэн дайгуу гайгүй одоо чинь номыг дуусгах гэсэн тийм зориг байгаа штэ. Тэгээ одоо хэл сурах дээр ямар ингээд 7 хоногийн дараа шинэ хэлийг шууд эзэмшиж ч юм уу. Эсвэл одоо нэг шалгалтанд бэлдчихээ шууд тэрэндээ нэг 7 хоногт бэлэн болчихно гэж байхгүй юм чинь нэг тийм жижиг зориг тавиа явах дээр юм байна гэж бодлоо. Тэгээ энийгээ би хуваараа ингээ амралтын өдөр жоохон ингээ бодож жагаад гаргаад
Тэгээд их юм бол арай жоо өөр бүтээлтэй явах юм шиг юу нь санагдлаа. Тийм болохоор би ингээ өнөөдөр маргааш та ямар ч ингэ амраад өөртөө авралт болоо. Тэгээ ер нь тгий гэж бодож байна. Тэгээ та нар ч гэсэн яг хөө хэрвээ над чиг ингээд өдрийнхаа төгсгөлд өдрөө өөр бүтээлтэй өнгөрөөж чадахгүй байх юм бол хэрэгжүүлээд үзэхгүй юу? Тэгж би тэгтээ юу ч мэдэхгүй. Зүгээр л нэг тийм бодогдлоо. За ер нь бол ингээд би унтлаа. Тэгээд өнөөдөр надтай хамт байсан бол баярлалаа. Баяртай.